Их Британий Кембриж хотод явагдах өсвөр насны сурагчдад зориулсан зуны сургалтаар Кембрижийн их сургуулийн харьяа олон гайхалтай музейтэй танилцах боломжтой. Энэхүү бичлэгээр танилцуулах Sedgwick-ийн дэлхийн шинжлэх ухааны музей бол Кембрижийн их сургуулийн хамгийн эртний музей. Энд 4.5 тэрбум жилийн өмнөх далай, хуурай газар, агаар дах амьдралын хувьслыг харуулсан амьтан ургамлын чулуужсан олдор бий. Үзмэр бүр нь гайхалтайч энэ музейн хувьд хоёр сонирхол татан болон бий. Эхнийх нь эрдэмтэн Адам Sedgwick, орчин цагийн газар зүйн шинжлэх ухааны онолыг үндэслэгч, мөн түүний шав Чарльз Дарвиныг танилцуулсан болон энэ буланд хоёр эрдэмтний түүх болон хэрэглэж байсан багаж хэрэгсэл нь бий. Хоёр дахь тун сонирхолтой болон сансрын чулууг боддоор харах боломжтой. 1969 онд Apollo 11 сансрын нисгэгчид сарнаас авчирсан зарим чулууны дээжийг Кембрижийн их сургууль дээр судалж байж